За, fan service гэдэг үгийг сонсож байгаа хүмүүс айгүй ховрах. Нэг тийм эрэгтэй үзэгчдэд зориулж аним дээрх эмэгтэй дөрүүдийг плоттойгоо ямар ч холбоогүй байдлаар sexualize хийх, эсвэл бүр анханасаа плот нь өөрөө fan service-ийн юм бүтэж байдаг. Тэгээ бид нар ингээд fan service гингүүд хамгийн түрүүнд саяны миний хэлсэн л санаанд орж ирдэ штэ. Гэтэ яг үндэ fan service ганц тэрч биш, яг өгнийхөө орчуулах шигэ фэнүүд зориулсан, фэнүүдийн төлөө буюу нэлээд өргөн утгаар орж ирдэг болсон орчин үед. За тэгээд өнөөдрийн имжлэгээ болохоор fan service-ийн үүсэл ямар төрлүүд байдаг вэ? Би ер нь fan service-ийн анимуудад хэрэг дуртай вэ гэдэг талаараа өөрийнхөө бодлыг хуваалцъя гэж бодлоо. За, fan service гэдэг үг бол Японоос гаралтай. Илүү нарийчлбал анime манганаас гаралтай. Cutie Honey гээд 1973 оны яг нөгөө мека анимууд ир үед л гэсэн үг л дээ. Тэр үед бол энэ аним гэдэг зүйлийн дийлэх үзэгчид эрэгтэйчүүд байсан. Гэтэ энэ аним болохоор анх гарахдаа тухайн үеийнхэн цөөхөн эдийн шоужо буюу өсвөр насны охидод зориулсан бүтээлүүдийн нэг байжгаад хайл санамсрууч гэх юм уу ээжи хэлмэнд оролцсон чинь манганых нь борлуулалт мэдгэдэггүй зүссэн юм шиг байлээ. Тэнгүүд мэдээж их тийм паттерн анзаарагдсан штэ. Угаасаа охидод зориулсан аним ихэнх үзэгчид өвөөд байгаа тахаар шалтгаан нь бараг л ойлгомжтой болчихно. Тийм тэр ээжи хэлмэнд л аж байхгүй юу? Тэгээд энэ бүтээл болохоор жанраа бүр шоужо байсныг шоонон болгож өөрчлөөд анхны fan service anime манга болжээ. Гэхдээ энэ өвөл Японд үүссэн болохоос дэлхийд даяар бол тусгаас нэр томьёо байгаагүй ч гэсэн fan service-д бол өчнөл байсан л та. Жишээ нь одоо яг бүх хүмүүс санал нийлдэг ч гэсэн дэлхийн хамгийн анхны fan service-ийг энэ Manina гэж Франц кино гэж үздэг юм байлээ. Гэтэ Францчууд Япончууд чиг улаан цайм энэ зүй тогтлыг абьюз хийжтэй мета болгож бүр үг хэллэг нэр томьёо олтол нь ашиглаагүй л байгаа юм л та. Япончууд бол тэгээл энэгээр сайхан мөнгө гэж ихсэн. Cutie Honey-гоос хойш хамгийн анхдагчуудынхаа нэг гэж хэлж болох Gainax гэж студ байгуулагдсан. Та нарын зарим нь бол сонсч ирсэн байж магадгүй. Бидний нөгөө сайн мэдэх Evangelion, Gurren Lagann эдрийг хийсэн нэлээ нэртэй том студ гараагаар fan service-с эхлүүлсэн юм байлээ. Тэгээ бүр 1981 онд буюу хараахан студ маань бий болж амжааг байхдаа үүсгэн байгуулагчид нь баг нэг оюутан бол байсан юм шиг байгаа. Daika 3 гэж нэг жинхэнэ мөнгө олох зорилготой fan service аним хийж исэн юм байлээ. Тэр нь тэгээд ганц нөгөө эмэгтэйчүүдийг sexualize хийдэг төрлийн ecchi fan service ч биш заяа. Ер нь хөвгүүдийн үздэг байсан бүх элементүүдийг холцсон аним. Тэрнээ тэгээ юу гардаг вэ гингүүт тухайн үеийн алдартай мека анимуудын дүрүүдийг Godzilla-тай алцуулаад тэгснэ яагаад ч юм Star Wars-ийнхан ч явж байгаа юм. Баг манайхаар захирмаас тээ. Энэ мэт чинь Япончуудын үед бол ганц бидний нөгөө сайн мэдх эмэгтэйчүүдийг sexualize хийдэг fan service-с ч гадна бас бусад өөр олон янзын fan service-үүд ч гэсэн үе үед байсан л юм байлээ. Жишээ нь одоо нөгөө амар олон ангитай 7 хоног болгон зургатаар гардаг байсан анимууд байгаа штэ. Тэр анимууд гарч байгаа хугацаанд үзэгчдийнхаа хэв шинжийг харж агаад айгүйх плоттой өөрчлөлт оруулдаг байсан гэж зарим хүмүүс ирддэг. Юу гэсэн үг вэ гэхлээр одоо жишээ нь Ямчаг бол анх Гокугийн жинхэнэ ривал те. Одоогийн мар Vegeta шиг чухал дүр болох санаатай байжгаад тэгсэн тэр дүр нь фэнүүдэд нэг таалагдаагүй ерөөсөө хинч онц авч үзэхгүй ангууд плотоо өөрчлөөд Ямчаг тийм жок дүр болгосон ч гэдэм үү те. Харин эсрэгээр нь Vegeta-г анх зүгээр сэлбүү тэр шиний тийм тухайн аркийнхаа л вил нь болгох гэсэн чинь фэнүүдэд таалагдаад эхлэнгүүт зохиолоо өөрчлөөд цааш нь манай талаа болоход авч явсан ч гэдэм үү. Иймэрхүү фэн сервисүүд бол үе үед л байсан гэж хардлахуд байд юм байлээ. Миний хувьд бол яг тэгсэн гэж үтгэхэд хэцүү ч гэсэн байж болохоор юм шиг санагдсан. За тэгээд иймэрхүү олон янзын фэн сервисүүд явдгаараа явжгаад 2010 оноос эхлээд яг одоо бидний сайн мэдэх те нөө том хөхтэй дөрүүд бүдэрч унаа сансаргүй биенд нь үртгэсцэнүүд Camry эвгүй өнцгүүд итгэсэн sexualize талын фэн сервисүүд модонд орж ирсэн. Хамгийн том жишээ нь ихтэл One Piece дээр одоо time skip яваад намыг гинтлийн үдиж явсан гэмээр гинт хаг бавхлуулаад ороод ирдэ штэ. Бас ягаад ч юм цамц өмсгөө болчдөг. Тийм, яг энэ төрлийн фэн сервисд бол мэдээж өнөөгийн бидний сайн мэдэх бүр фэн сервис гэдэг нэр томьёо хүртэл үүсгэхэд хүргэсэн шалтгаан. За тэгвэл миний хувьд гэх юм бол бусдад л адилхан үнэхээр энэ плоттойгоо ямар ч холбоогүй кринж хийсэж болохоор ядсан сценүүд бол лайтал байдаг угаасаа. Гэтэ одоо бүх хүмүүс үүнд дургүй байх юм бол угаасаа фэн сервис гэж байхсгүй штэ. Энэ зүйл байгаад ахыг бодоход ийм зүйл дуртай маш олон фэнүүд байдаг юм шиг байлээ л дээ. Тэгээ ер нь бол яг ийм sexualize төрлийн фэн сервис өсөж байгаа шаардж байгаа хүмүүс 90% яг нөгөө нүдэн шилтэй илүүдэлжинтэй 2D дүртэй гэрэлтдэг отаку нарын стереотиплнүүд харагдаад байгаа юм л та. Түүнээс биш дэлхийд даяарх яг зүгээр энгийн фэнүүдийн хувьд бол түрүү хэлсэнчлэн ийм төрлийн фэн сервис дуртай хүмүүс ховор. За миний хувьд бол яг ийм төрлийн фэн сервисд дургуй ч гэсэн бүх төрлийн фэн сервисүүд дургуй гэж угаасаа хэлж чадахгүй би.
Тэрүүн хэлсэнчлэн фэн сервис бол ганц sexualize хийхээс зогсохгүй хамаагүй өргөн сэдв. Ер нь ганц анимач зогсохгүй медиа салбарыг тэр чигтэн л ярьсан зүг байх хэрэг. Угаасаа энэ салбар бол зорилго нь хүний сэтгэлийг л яаж хийж байгааг хөдөлгөх. Баярлуулт юм уу, уйлуулт юм уу, айлгт юм уу, тэрүүлт юм уу хамаагүй. Яаж хийж байгаа л хүнд ямар нэгэн мэдрэмж өгөх ёстой. Тэгээд фэнүүд гэдэг нь өөрөө юу вэ гэхлээр яг нэг тухайн артистийн хэм маягаас ч гэдэм юм уу, ямар ч байсан хийсэн бүтээлээс нь ямар нэгэн байдлаар хүчтэй мэдрэмж авч ийсэн. Тэгээд тэр мэдрэмжээ дахин мэдрэхийг хүсэж байгаа хүмүүсийг хилдэм болов уу гэж би боддог. Харин тэр артист нь өөрөө яг тийм хүн биш ээж болно штэ тий. Тэр бүтээлийн яг цэвэр өөрийнх нь мэдрэмжээс гараагүй эсвэл өмнө гарч ирсэн ч гэсэн одоо арай өөр хүн болцсон учраас дахиж тийм бүтээл гарахгүйгээс болоод фэнүүдээ яг өмнө нь өгч ирсэн мэдрэмжээ өгч чадхааргүй болцсон. Гэтэ тэр фэнүүдэд алдахгүй тулд хуучин өгч ирсэн мэдрэмжийг өгөх гэж хүчээр хийж байгаа буюу арилжааны маягийн тий. Энийг фэн сервис бүтээл гэж хэлнэ гэж би тодорхойлох гэдэг. За бүр суурьас нэрээ л та. Урлаг буюу арт гэж юу гэсэн үг вэ гэвэл яг өнгөцгөн төвшөнд бол хүн болгоны хувьд адилхан объектив гэж хэлж болохоор зүйл мөн л дөө. Гэхдээ гүнзгий төвшөнд нь ярил яг нэг тийм хайрцаглах гэхээр айгүй хэцүү хүн болгоны хувьд ялгаатай субъектив ойлголт шүү дээ. Тэгвэл миний хувьд урлаг гэдэг ойлголтыг та нартайгаа хуваалцъя. Миний хувьд бол хэрв хин нэгэн өөрийнхөө мэдрэмж, үзэл бодол, спиритийг альва нэгэн урлагийн арга зүгээр дамжуулан бусдад хүргэж ивэл би үүнийг урлагийн бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэ урлагийн бүтээлийн хамгийн сул тал нь хүн болгонд мэдрэмж өгч чадахгүй шүү дээ. Мэдээж хүн болгоо өөр учраас. Харин хүн болгонд буюу аль болох олон хүнд мэдрэмж өгөх зорилгоор хийгдсэн бүтээлийг би арилжааны бүтээл гэж нөгөөхөөс нь ялах гэдэг юм. Нэг үгээр өөртөө таалагдах зорилгоор хийсэн нь урлагийн бүтээл, бусдад таалагдах зорилгоор хийсэн нь арилжааны бүтээл гэсэн үг миний хувьд. Арилжаа гэдэг нь ихтэй ганц мөнгө шүү. Бусдын магтаалыг авах зорилготой хүндлэлийн арилжаач гэж болно. Амьдралд ямар нэг чухал дүр байхыг хүссэн бусдын анхаарлыг татах зорилготой арилжаач асууж болно. Гэтэ арилжааны бүтээл гэхээр үн цэнэгүй суг гэсэн үг бол биш мэдээч. Бас угаасаа тэр арилжааны бүтээлийг хийж байгаа артист нь тэр хүн өөрөө мөн л юм чинь гişний бусдад мэдрэмж өгөх талд нь илүү анхаарсан ч гэсэн тодорхой хэмжээний өөрийнх нь бол мэдрэмж майндсет орсон л байж таараа. Бас хүн хэрвээ үнэхээр л цэвэр өөрийнхөө мэдрэмжээр арилжааных юм шиг олон хүнд мэдрэмж өгсөн байх гэж гэсэн үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бол миний логикоор ямар нэгэн бүтээлийг урлагийн бүтээл үү арилжааны бүтээл үү гэдгийг тэрнийг бүтээсэн артист л өөрөө мэднэ. Өөр хинч мэдэж чадахгүй. Гэхдээ мэдэж чадахгүй ч гэсэн таамаглах боломжтой. Жишээ нь Баки Кингэ Ашираад ирэх тулаанууд диалогууд эдгээр бол нэлээд хэмэл яваад байгаа шүү дээ. Энэ бүтээл дээр Бакигийн ч Кинганий ч аль альнийх нь хэм маяг харагдахгүй байгаа хгүй ерөөсөө. Ер нь гэхдээ кроссоверууд бол баг 99% арилжааных л та угаасаа хоёр өөр зохиолч мэдрэмж агтаг огтлцсон гэж байхгүй шүү дээ. Тэгвэл өөр жишээ авъя. Одоо ингээл хаашигтай сууж байгаа л те. Өйдөлөө One Piece-ийн 829 дэх ангид Жимбэ ингээд номын шарангаж тангууд Намигийн цам чатаад яг хөхнийх нь хэсгийг гаргачих гэсэн. Мэдрэмж л одод орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол цэвэр фэнүүдийн төлөө буюу арилжааны элемент байгаа байхгүй юу? Тийм яагаад урлагийн бүтээл арилжааны бүтээл гэж ярьсан шалтгаан нь энэ. Би фэн сервисийг арилжааны элемент гэж хэлэх гээд байгаа нэг өсөндөө. Намын эссэний хувьд бол гэтээ бүтээл биш элемент. Яагаад гэх юм бол One Piece гэдэг анимын плот хэм маягийн дийлэн хэсэг нь бол одоогийн яг өөрийнх нь органик мэдрэмж эзлэн гэдэгт итгэж байна. Харин арилжааны бүр бүтээл гэж яг ямар юм хэлэх вэ гингүүт миний логикоор бол тэр бүтээлийнхэн талаас илүү арилжааны элемент буюу фэн сервис эзэлж байгаа. Жишээ нь одоо исекай анимууд дарж жишээ авах гал байна л да. Яг үнэхээр бод амьдралаас цухтаахыг өдөр болгон хүсдэг escapism-д бүрэн утгаараа автсан зохиолж байгаа жинхэнэ мэдрэмж нь тэр байж болно л доо. Гэтэ исекай анимууд яагаад гин зогцсон хүссэн бэ те. Тийм болохоор би дийлийнх нь бол урлагийн бүтээл биш арилжааны бүтээл гэж бодож байгаа. Өөрөөр дахиад хэлбэл хин нэгэн артистийн бүтээлийнх нь 50-аас илүү хувьд нь яг өөрийнх нь мэдрэмж орж ивэл энэ бол урлагийн бүтээл. Харин 50-аас илүү хувьд нь бусдын мэдрэмж буюу бусдын төлөө хийгдсэн фэн сервис орж ивэл миний логикоор бол би үүний арилжааны бүтээл гэж ялах гээд байгаа. Энэ тэгээд ганц анимын хувьд ч биш, ном зохиол, уран зураг, бүжиг, дуу гэдэг ер нь л бүх медиа салбарын хувьд адилхан. Тэгээ дахиад хэлэхэд арилжааны бүтээл гэдэг бол бүхэлд нь биний хээтлээд байдгүй. Би өөрөө ч гэсэн хамгийн дуртай зурлаас хамгийн дуртай анимаас арилжааны элементүүд хүсдэг, фэн сервис хүсдэг. Жишээ нь Spider-Man No Way Home бол цэвэр арилжааны бүтээл байсан шүү дээ. Тэгэл надад маш таалагдсан. Нөгөө тал тэр нохоож төрж байгаа Исекай аним нэг эрцэд хамгийн хүчтэй нооч төрөнгөтэй хариумлуулад байгаа аним мэдэр бол ерөөсөө таалагдахгүй байхгүй юу? Адилхан л фэн сервис ахад. Тэнгүүт асуудал фэн сервист бол биш юм байна. Асуудал яг юунд байгаа юм бол гэж нэлийн бодож үзлээ л дээ.
Isekai анимийн концепт нөрөө team cringe юм гингүүд. Яг kinda. Гэтэ яг иймэрхүү концепттэй мөртлөө миний дуртай анime бас байдаг байхгүй юу? Тэгэхээр бас биш юм байна. Тэгвэл зүгээр л яг нэгнийхээ клан болсон хоорондоо адилхан хідэн чанаргүй плот, чанаргүй дөрүүд нэгсэндээ зүгээр л муу бүтээл болохоор л тэгээд байгаа юм болов гингүүд. Яг уу байж болох юм. Гэтэ тэнгүүт Red of Healer бол жишээ нь амар муу бүтээл штэ. Fucking trash штэ. Гэтэл би энэ анимыг 7 хоног болгон хүлээж үзэж дууссан л аахгүй юу. Ер нь ямар шалтгаанаар үзнэ ойлгомжтой. Тэгээд бодоод үзэнгүүд одоо миний хувьд бол жишээ нь муу anime sexual season fan series ядаргаатай этэр гэж папер гэрэхгүй болчих юм л та. Арилжааны бүтээл дургуй мөгингүүд үгүй. Spider-Man дээр бол жишээ нь би бүр дуртай тэр арилжааны үзэгч нь байхыг өөрөө өссөн. Isekai дургуй мөгингүүд миний дуртай Isekai анимууд бас хэд хэд байдаг. Утгагүй логикийн алдаатай муу плот үүсгэх гэдэг болохоор fan series дургуй мөгингүүд яг хөө зарим талаараа team гэхдээ зарим талаараа Red of Healer. Яг энэ концепт нөрөө зүгээр хитрхи модон дороод байгаа болохоор тэрнээс нь залхсан байж болох юм. Эсвэл бас нэг тохирч болох үс хариу social identity гэж онол байдэн штэ. Нэлийн алдартай болоод байгаа сүүлийн үед. Довчхон тайлбарлах юм бол хүн гэдэг амьтан өөрсдөө юмсыг бүлгэлж ангилах маш дуртай. Тэгээд энэ чанарын ачаар бусад амьтдаас илүү том сүргээр нийлж овг гэдэг зүйлийг үүсгдэг байсан. Тэгээд тэр чанар нь өдий хүртэл дагаж явсаар л байсан гэж байна. Тийм болохоор ер нь л хүүхэд төрхөөсөө л юм болгоныг бүлгэлж ангилж ижил юмсыг танин мэддэг гэж үздэг. Тэгээд бүлгэлж ангилсныхаа дараа хэрхэн ямар орчин танин мэдснээсээ шалтгаалаад өөр айл нэг бүлэгт нь хариалагдахыг хүсэж эхэлдэг. Жишээ нь одоо амьд хөгжмийг сонсч өссөн хүүхдөө тэр бүлэгтээ хариалагдахын тулд үсээ ургуулдаг ч юм уу, шивээс хэлэгдэх ч юм уу, чихээ зоолдог ч юм уу. Өөрийгөө тэр бүлгийнх шүү гэдгээ илтгэх байдлаар гадна төрөх зан аашаа өөрчилж бий болгодог. Тэгээд үүнийхээ дараа хамгийн гол нь тэр бүлгийнхнээсээ гадуурх бусад бүлгийнхнийг гоочилдог, дайсагнадаг. Яг хүндрэлттэй овгоороо нийлж бусад овгийнхонтой эсвэл бусад амьтдтай дайсагнадаг байсан шиг. Өөрөөр хэлбэл одоо бол хүмүүс тэгж ил хэлбэрээр дайсагнахгүй ч гэсэн даалт хэлбэрээр өөрөөсөө өөр вайпны өөр бүлгийн хүмүүсийг эднэр бол муу хүмүүс, эднэр бол cringe, энэ хүмүүс бол толгой муутай, манай бүлгийнхэн буюу манай вайпны хүмүүс л хамгийн зөв гэсэн. Энэ болохоор бүр хүн төрлөختний төрлөх шинж гэж байгаа байхгүй юу? Энэ шин чанараас олж ер нь үндэстэн ястан ус гөрөн гэдэг ойлголт үүссэн ч гэж үздэг юм байлээ энэ онолд. Тэгээд яагаад энэ лолыг яриад байна гэнгүүт fan series гэдэг зүйл чинь яг нэг тухайн бүлгийнхэн зориулсан юм байгаад байгаа шүү дээ. Жишээ нь одоо өөр ертөнцөд дахиж төрөөд хариамлуулахыг хүсдэг, эсвэл хин нэгэн дүрийн мөөмийг савлж байгааг хармаар байгаа тэр хэсэг бүлэг хүмүүсийг otaku гэсэн бүлэгт хамаатуулж бодож байгаа их хүмүүс шууд стереотипаар тий. Өөрөөр хэлбэл энэ fan service гэдэг зүйл нь тэр otaku гэдэг бүлгийнхний төтөөлж байгаа бэлэг тэмдэг болчихж байгаа шүү дээ баг. Харин тэр бүлгээс гадуурх бусад бүлгийнхний хувьд бол энэ otaku гэдэг бүлэгт тиймч дуртай биш учраас хэрвээ fan service дуртай гिचх юм бол эсвэл дуртай байчих юм бол өөрөө нэг otaku бүлэгт хариалагдах гээд байгаа юм шиг те. Хүн угаасаа өөрийнхөө дургүй бүлэгт хариалагдахыг хүсэхгүй шүү дээ. Тэгэл зайс гэдэг байж болно. Жишээлбэл одоо А гэдэг сайтны залуу байлаа л та. Тэгсэн тэр залууд яагаад ч юм Christian hip-hop айгуу таалагдлаа гэж бодъё. Гэтэ хизээч тэр залуу бусад хүмүүст Christian hip-hop гоё байсан гэж хэлэхгүй. Яагаад гэвэл тэгчвэл өөрийг нь тэр Christian гэдэг бүлгийнх гэд стереотиплуулчихна гэсэн айдас болоод insecure эго байдаг. За энэ жоохон холуур шишээ арай ойр түлээ л та тий. За би энийг хэлэнгүүт яг нэг түн толгой чинь орж ирэх байх заяа. Гэт би Монгол тус сонсдгоо гэдэг төрлийн хүмүүс байдаг та. Зарим нь л зүгээр эго тийчих гэж хэлбэрдэг, зарим нь бол үнэхээр сонсож чаддгүй хүмүүс ч бас байдаг. Тэр сонсож чадахгүй байгаа хүмүүсийн хувьд Монгол дуу чанаргүй гэдгээс гадна бас нэг том шалтгаан нь өөрийгөө гадуурх бүлгийн юм сонсч ийж өөр бүлгийн хүн болчих үү дээ гэсэн айдас байдаг байх. Харин тэгэнгүүт жишээ нь одоо өөрийнх нь бүлгийн буюу өөртөө төстэй өөрийнх нь vibe-ны нэг хүн эсвэл өөрийнх нь бүр хүндэлдэг хүн Монгол дуу сонсоо таалагдлаа гэх юм бол байж та энэ дууг бол манайхаа сонсож болох юм байна те. Өөрөөр хэлбэл тэр айдас insecure-ийг дарна гэсэн үг. Маш давчхан базуул чиний cringe гэж боддог байсан зүйлийг чамтай төстэй vibe-ны эсвэл чиний хүндэлдэг хүн бас хийчих юм бол энэ чинь cringe швэсэн биш үү гэж бодно гэсэн үг. Хүн төрлөختөн үнэхээр л ийм сүргийн сэтгхүүтээ энэ тал дээр хүний эго угаасаа л тийм fragile, эмзэг байдаг гэж үздэг юм байлээ. Тийм сонирхолтой онол байсан. Тэгээд яг энэ онол шиг хэрвээ би тэр хөхөөгцгөн савлсан хідэн 10 охин араасаа гүйлгсэн fan service-ний арай мэний үзээд байх юм бол яг энэ төрлийн анимыг үздэг бүлэг хүмүүсийн стереотип буюу нүдний шилтэй, жингийн илүүдэлтэй otaku нартай яг нэг бүлэгт орчих гээд байгаа юм шиг санагддаг болохоор би болоод ихэнх хүмүүс fan service чи ядаргаатай гэсэн үгээр дадалдаг байж болох юм. Зяач тэгээд fan service гэж яг юу вэ? Яаж үүссэн? Ямар төрөл байдаг вэ гэдэг талаар
Мөн би ер нь яагаад тэр эмэгтэйдрүүдийг sexualize хийдэг төрлийн фэн сервис дурггүй вэ гэдгээ ухаж ойлгох гэж оролцсон бичлэг энэ байла. Хэрэв та аним болон манга вебтүн өдөрт сонирхолтой бол эсвэл зүгээр л намайг үзэх дуртай бол манай групт нэгтээрэй. Bye.